Би Бямсхийн хос эрдэнэ цагдаагийн бэлтгэл хурандаа. Практик бодлогын олон улсын хэмжээний мастер. Галцвсгийн шинжээч. Бид эрхэм буудагч цуврал нэвтрүүлгийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Эрхэм буудагч нэвтрүүлгийнхаа бас энэ удаагийн дугаарыг бас ганцлагынхаа манай зэвсэг зөвлөлж ганцлагынхаа офс дээр нэрчсэн байж байна. Тэгээд одоо бас сонирхолтой хоёр зэвсгийг бас одоо нийт сонирхчдод үзүүлэн таниулахаар одоо оролцохоор ирчээд байна. Тэгээд хатаа бас одоо энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд галц зэвсэг гэж юу юм? Нэг талдаа бол одоо юу гэдэг аюултай зүйл гэж бид нар ойлгоод байдаг боловч энэ бол өөрөө түүхийг үлддэг. Тэр улс орны түүхийг л илтгэдэг хамгийн тод юм нь бол энэ галц зэвсэг гэж би боддог. Өнөөдөр та бүхэнд алдартай Оросын ППШ Шпагины одоо пистолет пулемет Шпагина 41 ППШ 41 загварыг ярив. За дээр нь за бас Оросын алдарт ППШ 43 тийм пистолет пулемет Судаева гэж. За энэ хоёроо 762 мм-ийн 762 25 сумтай одоо манайхны ТТ сум гэж ярьдаг. За тийм сумаар зэвсгэлсэн байдаг. За түүхэн гэдэг бол за энэ хоёр бууны эхэнд нь энэ ППШ гарсан байдаг. За ППШ гарах шалтгаан нь ямар удаа байсан бэ гэхээр Оросын арим буудлын явган цэргийн галын нэвтрэлийг нэмэх үүднээс ППД гэдэг пулемет тийм пистолет пулемет Дегтярева за 38 дөөчгсөн загваруудыг хэрэгжилж ийсэн. За гэтэл тэрний үйлдвэрлэл өөрөө өртөг өндөртэй. За тэгээд нэлээд үнэтэй металл өнөд ордог. За дээр нь маш эд ангуудын дийлэнх хувийг дандаа фрезердэг буюу одоо токрдож ийдэг. За энэ өөрөө маш их хүнд цаг. За тэгээд материал за ийм ордог байсан байна. За тэгвэл Оросын ГАУ буюу одоо Главное артиллерийское управление гэдэг. За 1940 онд за ППД-нээс илүү буюу түүнтэй адилхан тактикийн эмнэлэг түүнтэй. За тэгээд хямд үйлдвэрлэхэд бөөнөр үйлдвэрлэх боломжтой ийм зэвсгийн уралдаан зарласан байдаг. За тэр нь юутай холбоотой вэ гэхээр 39-40 оны Орос Финляндийн дайн гэж одоо та бүхэн мэднэ. За тэн дээр Оросын арим одоо зүгээр нөгөө Вянтов Мосины Вянтовтойгоо орсон байдаг. Яагаад гэвэл зэвсгэлэлд тэр дайн эхлэхээс өмнөхөн Оросын улаан армийн зэвсгэлд байсан ППД бүгдийг хурааж аваад эскаладанд хийцэн байсан. Өөрөө яагаад гэж бодлоо тэр чинь. Тэгээд нөгөө өөрөө хэрэглэх бас асуудалтай. Байнгын цэвэрлэгээ их шаардна. За цэрэг өөрснөө иймийг одоо байнга ингэ цэвэрлж арчилж яахын оронд баг нөгөө Винтом нөгөө замгаа татаад игээ явах нь хамаагүй амар. За дээр нь тэгээд одоо нөгөө Орос чинь бас нэг үг байдаг. Пуля дура, штык молодец гэсэн. За тийм тэгээд нөгөө нэг Оросч нь одоо нөгөө жадтай Винтовтой байхад тэгээд ер нь дайсныг ялантаа гэсэн нэг тийм үзэл бас байсан байдаг. Тэгээд тэрнээс хамаарсан болов гэж би зүгээр боддог. Гэтэл яг Финляндийн дайн гэсэн чинь Финляндийн талынхын Суоми гэдэг одоо энэний бас нэг пистолет пулеметийн бас нэг юм загвар бий. За тийм загвар тийм тэр нь 9 мм-ийн. За тэр нь Оросуудын одоо явган зэрэгт нэлээд хөнөөлж учруулсан. Тэ галын нэгт нь хамаагүй өндөр байгаа шүү дээ. Ойрын зайд ялангуяа. За тэгээд нөө ой дотор байлдаж байгаа учраас Винтов бол одоо шаардлага хайцсан. Тэ Винтов бол далгаа зайд ортой олон буудлага хийдэн. Гэтэл ойрын зайд модон дотор одоо тэр намаг засан дунд бол одоо пистолет пулемет буюу автомат маш хэрэгтэй байна гэдгийг үзээд за тэрний дараа энэ Финляндийн дайн дуусны дараахан уралдаан зарлаад за тэгээ маш олон зохион бүтээгч нар тэнд оролцсон байдаг. За тэгээд тэр дундаас явсаар хагаад за Шпагины пистолет пулеметийг сонгосон байдаг. Энэний деталуудын 50% нь одоо нөгөө нэг юу биш токрын арга биш одоо нөгөө хэвлэх аргаар одоо энэ дээдлийн энэ хайрцаг анги байна. Тэ энэ бол цамц гэж яриад байна. Одоо энэ гол төмрийн гадна талын энэ цамц байна. Энэ бүхнийг бүгдийг одоо
хэвлдэг болсон. Энэ өөрөө өртөг хамаагүй хямд болгосон бууг. За үйлдвэрлэх хугацааг богино болгосон. За тэгээд энэ бол бас ППД-нээс энэ бас арай жоохон хөнгөн болсон байна. Тэгэхээр энийг бол одоо зэвсгэлд авъя. Энэ бол одоо тухайн үеийн шаардлага хангажээ гэж үзэж. За Шпагны пулеметыг 1941 онд дайны өмнөхөн одоо зэвсгэлд авсан байдаг. За тэгээд дээр нь энэ ГАУ-гийн тавьсан одоо тэр гол шаардлага нэг нь энэ зэвсгийг заавал одоо нарийн мэрэгдсэн тийм зэвсгийн үйлдвэрт биш. Зүгээр механик одоо энэ дахны газрууд, авто засварын газрууд, хөдөө аж ахуйн техник одоо засварын газруудад хийх боломжтой байна гэдэг үүднээс одоо шаардлага нь гэсэн. Тэгтэл энийг бол тэгж хийх боломж бүрдсэн. Боломж байсан. Арай энгийн хийцтэй. Энгийн хийцтэй хийж эхэлсэн байгаа даа. За тэгээд нийтдээ бол энэ зөв Оросд яг өөр 6.5 саяыг үйлдвэрлэсэн гэж байгаа. Бас нэлээд олон тоо. Тэ? Зэвсгийн хувьд бол одоо 6.5 сая гэдэг. За гэтэл энэ зэвсгийг дээр нь дахиад хятад одоо лицензээр үйлдвэрлэсэн. Тэр одоо хэдэн сая хийсэн бас мэдэхгүй. За дээр нь хойд солонгосод бас хийсэн байдаг. За тэгээд энэ зэвсэг маань бас өнөөдөр болтол одоо энэ бүс нутгийн зэвсэг мөрөлдөөнд хэрэглээл байдаг. Одоо болж байгаа Украины дайнд бас энэ бас явж л байдаг. Тийм нөгөө Чечений 1 2 дугаар дайнд бас байсан. За Сирийн иргэний дайнд бас байсан. Тийм тэгэхээр энэ зэвсэг өнөөдөр бас өөрөө ач холбогдол алдаагүй юм байна гэдгийг бас нотлоод байдаг. За энэ нэг тийм давуу хэм бол одоо энэ тавг автомат гэж манайхан ярьдаг. За зарим нь энэ юутай. За энэний нэг юм нь бол энэ 71 сум ордог гэж байгаа юм тийм магазин. За энэ дотроо ингэ хийдэг. За гэтэл яг практикт яг буудлага цэрэг армийн үед бол энэ 71 сумаар сумлах юм бол энэ магазин гацдаг байсан. Тэр бол аюул дайны үед. За энийг яадаг байсан гэвэл цэргүүд ихэвчлэн 60 сумаар сумладаг. 60 сумаар сумлдсан байхад бол одоо алдаа гардаг бай. Тийм байсан. 71 бол гацаадаг байсан. Тийм 71 гацаатай. За тэгээд энэ өөрөө бас сумлна гэдэг ингээд нэг нэгээр нь өрөөд ингээ хийд нэлээд хугацаа шаарддаг. Ингээ баадуутай. Баадуутай тэгээд чангалаа явдаг. За хугацаа шаарддаг. За тэгээд ер нь бол ийм ПП-штэй цэрэг бол ийм 3 магазинтай явдаг. Энэ өөрөө хүнд тэгээ бас нэлээд тийм ачаа болж явдаг хэд байсан. За дайны сүүлээр 43 оноос энийг одоо нөгөө эвэр магазинтай болгож эхэлсэн. Одоо тэр магазин хайрцаг магазин. Тийм одоо тийм эвэр магазин гэж ярьдаг тийм. Арай. За яг энд харуул энэ ПП-шний магазинтай төстөө ер нь хэлбэр төрсөн юм. Гэхдээ эндээ таарсан ийм магазинтай болж ирсэн байдаг. Тэр нь бол одоо сумлахад хэлбэр одоо юу гэдэг маш олон давуу байдалтай байсан. Хөнгөн авч явахд авсаархан. За тэгэд энэ бас энэ дугуй магазины нэг юм сул тал байдаг. Тухайн магазиныг тухайн буунд харуулдаг байсан. Жишээ нь одоо та бүхэн хамт байдж яхад хоорондоо таны магазин би аваад хэрэглэж чадахгүй. Тэр айгуу тийм энэ бууны энэ нөгөө сул тал нь. Юу байсан нөгөө олон янзын үйлдвэрлэгч нар яг үнэ. Тэр алдаатаа хийсэн. Нөгөө алдаагийн тэр дайны үед одоо ингээд маш нарийн гаргаж ирнэ гэдэг бол асуудалтай шүү дээ. Тэгээд ерөнхийдөө нөхцөл хангаж яана. Яг тухайн үйлдвэр нэг яг энэ одоо энэ хэд гэдэг энэ 778 гэдэг буунд яг л энэ 3 магазин тааруулаад 778 гэдэг энэ дээр нь бичиж байгаа. Энэ дээр тоото байгаа нь тэрнээс одоо энэ шүү дээ энэ тий. Тэгээ одоо яг энэний юу? Энэний юу хоёр таардаг. Одоо энэ гол төмрийн дугаар, энэ магазины дугаар хоёр таа. Учир нь хоорондоо таарахгүй. Тэр айгүй асуудал байсан байгаа. Тийм байна. Энэ тэгээд энэний нэг сул тал байсан. Тэгвэл тэр сул талаа дайны 43 онд дайны явцад ийм эвэр магазин хийгээд Рожковый магазин гэдэг тийм хийгээд одоо тэр асуудлыг шийдэж исэн бас байдаг. Тэг бас энэ цамцны энэний талаар бас ярил тэ. Энд чи одоо давхар үүрэгтэй болоод байна шүү дээ эднэр тэ. Одоо өөрөөр нэг сахин хөргүүр болох нь гол юм бол эн чинь болохоор докторжуулагч уртлын одоо ингэж хийдгээр бууны тэрэлтийг багасгаж өгч байгаа. За мэдээж энэ цэцэнд нөлөөлнө. Тэрнээс биш чи буудахад бол айгуул тэрэлт болгон дээр ингээд дээш олиод байвал болох. Олиод байвал нөгөө чинь сум дэмий зарцууллаа гэсэн. Энийг бас нарийн бодож хийсэн. Тийм энэ бол одоо алдартай энэ бол өөрийнх нь энэ бууны одоо нэгэн бас онцлог. Тийм онцлог юм болж эхэлсэн байдаг. Маш энгийн задрага цэвэрлэгээ за юмнууд энгийн. За энэ ардаа нөгөө нэг цэвэрлэгээний юутай байдаг. За бас энийг би бас нэг олж авах зүйлийн нэг. Одоо ч нэ автомат АК одон скил бүгд чинь энэ дээр байдаг шүү дээ. Яг тэр үед одоо Оросын энэс гарсан. Одоо АК-ны цэвэрлэгээ багж ардаа яваад дагалдах хэрэгсэл ардаа байдаг чинь энтэй холбоотой юм байна гэж хэлж болно. За энэ өөрөө тэгээд Оросын 1944 он гэхэд ер нь Мотуудлагын ангийн Оросын ер нь буудлагын ангийн 50% нь
бүр энэгээр ангагдсан байсан. Тэгээ бүр автоматчдын тусгай батальонууд, хороодууд үлдэргээр гарч ирж байсан. Тэгээ тэргээрээ энэ Оросын хайрын бол одоо пистоль пулемет буюу автоматар Германы зэрэгээс хамаагүй илүү одоо байлагч талаас хамаагүй илүүгээр одоо хангагдсан байсан. Тэрний хэмжээгээр нөгөө анги нэгтгэлийн галын нэгтрэл өндөр. Тийм сайжирсан. За дээр нь тэгээд одоо нөгөө дайны сүүл рүү Европ тал руу давших тусам хотын байлдаан хэлбэг болсон. Тэгээ хотын байлдаанд одоо энэ бол хамгийн зөв хөлбөр байд ирсэн. Тэрс урт бянтавта тэр тэр дотор ингэж барина гэж байхгүй те. Хэдийгээр Оросууд бас дайны явцад богино карбин хийсэн шүү дээ. Тэ машиныг жижиг болгоод карбин хийгээд тэр нь тэгсэн боловч ППШ бол одоо өөрийнхөө юуг алдаагүй. Энэ бол яг л байсан. Тэгээд тийм олон тоогоор хийсэн гэхлээр ойлгомжтой тий. Ямар хэрэгцээ байсан байна. За Монголд бол энэ зэвсэг 1942 онд одоо Оросоос нийлүүлэгдсэн байдаг. За эхний юу нь. За дийлэнхийн бол одоо яг тэр 45 оны чөлөөлөх дайны өмнө бэлтгэлийн ажиллагаанд энэ зэвсэг нэлээх нийлүүлэгдсэн манад. За тэгээд одоо Монгол цэрэг өөрөө ППШ дээр зэвсэглээд чөлөөлөх дайнд одоо цагаан арим үлдэр давшсан байдаг. Тийм. За тэгээд манай армийн зэвсгэлд энэ 50-50-ад оны дунд үлдэр зэвсгэлд байсан. За тэрний дараа энэ зэвсгэлээд гарсан. Гэхдээ одоо би одоо залуу байсан 90-ад онд Амгалангийн төмөр зам биш төмөр замын туулын гүүр биш тэр чинь зэрэгжүүлсэн хамгаалттай байсан. Одоо ч тэрний хамгаалтын ахуйн тийм ППШ-тэй байсан. Тийм тэгээ би өөр хараад ийм бас зэвсгэлд нь эдгээр иймтай байсан юм байна гэд ППШ үүрсэн тийм нөхөр ингээд тэр гүүрэн дээр одоо Амгалангийн дээр улаан гүүр биш төмөр замын тэгээ тэн дээр зогсдог байсан. Тэгэхээр энэ бас манай зэвсгэлд бас одоо ч гэсэн бас юугаа алдаагүй байдаг юм шиг байна. Ер нь бол. Тэгээ үнэхээр бол одоо хамгийн сайн буу. За тэгээд гардан тулаан шалгаагүй орж болно тий. За ийм ид байсан. За гэтэл дайны явцад одоо нөгөө байлагч зэрэг өнүүд ярьсан. За энэ өөрөө одоо их сайхан олон сумтай магазинтай за ийм боловч одоо ялангуяа хоёрт тээвэрлэгч Оросын хайрын сүйдээ механик жигсэн тий. За хоёрт тээвэрлэгч за бусад одоо өөрөө явж хэрэгслийн экипаж юу гэхэлэр энтэй танкын дотор байна гэдэг бол томдоод одоо юунод ингээ юм тулаад гэсэн. За тэгээд энийг одоо яг энээс дутхааргүй галын хүчин чадалтай. Гэхдээ дахиад үйлдвэрлэхэд хямд төсвөр. За тэгээд одоо танкын экипаж өөрөө явагч артиллерийн суурийн экипажуудын зэвсгэлэлд одоо яг таарсан ийм зэвсгийг үйлдвэрлэх шаардлагатай байна гэдэг 1942 онд уралдаан зарласан байдаг. Бас нөгөө нэг ГАУ гэдэг те Главное артиллерийское управление гэдэг. За тэнд тэгээд бас энэ Дегтярев үлдэр Шпаген, Дегтярев, за Судаев гэдэг энэ одоо хэдэн Оросын алдартай зөвхөн бүгдээрээ өөр өөрийн загвуудаа оруулсан. За Шпаген үлдэр өөрийн ППШ 42 гэдэг юм бас нэг юм загвар үлдэр байдаг. Тэр уралдаанд оролцсон байт юм байл. Гэтэл тэр уралдаанд одоо тухайн үед нэрд гараагүй залуухан зохион бүтээгч Судаев гэдэг залуугийн одоо зохион бүтээсэн энэ автомат төрүүлсэн байдаг. За энэ автомат яагаад төрүүлсэн юм бэ гэх. За энэ яг энэ ППШ-тэйгээ адилхан нэг сумаар буудана. За тэгэхээр хангалттай хувьд бол ялгаагүй тийм адилхан болчихж байна. За нэг хоёрт энэний хамгийн том давуу байдал нь одоо энэ хоёр бууг ингээд үзэхэд энд 6.5 кг металл ордог байсан бол энд 3 кг. Тий одоо өөрөлдвөл одоо нөгөө нэг өртөг шал өөр болж байна. За энэ бууг үйлдвэрлэх одоо яа гэдэг 6 цагт үйлдвэрлэдэг бай гэж бодъё л да нэг ийм бууг. Гэтэл яг тэр 6 цагт ийм 3 ППС үйлдвэрлэх. Тийм боломжтой болсон. Тэгэхээр эн чинь энэ л явна тий. Тий энэ арай энэ хамаагүй болж байна. За тэгээд энэний нөгөө давуу байдал нөгөө мөрлөгчтэй болоод авч явахд ингээд ороод ирэхлээр юунуудын хувьд одоо нөгөө ястай яриад нөгөө танк экипаж одоо юуны хувьд энэ бол хамаагүй ангийн болсон. За Оросын нөгөө шүгэр десантын цэргийн анги нэгтгэлүүдэд бас энэ асуудал болж эхэлсэн. За тэгээд энэ ППС одоо 1942 онд зэвсгэлд орсон байдаг. Эхний загвар нь. За хамгийн эхний үйлдвэр нь Москвагийн үйлдвэр хийж эхэлсэн. 1942 оны загвар. За энэ бол 1943 оны ППС загвар. За энэ хоёрын ялгаа нь тэгэхээр маш жижигхэн ялгаатай. За энд хонгоо авахч нь 42 оных нь арай нэг том байдаг. Хонгоо шидэгч нь. цонхон. Тийм энэ одоо энд одоо хонгоо шидэгч нь. За нөгөө талд нь энэ гарбууны бариулын хатар нь 42 оных нь мод байсан.
Одоо энэ 43 оных нь болохоор нийлэн гитар болсон байгаа. Одоо өөрөөр тэр нөгөө өмнөх бидний дугаард орж ирсэн Schmeisser-ний шиг одоо нийлмэл хонхрын материалаар энэ үед одоо 43 онд энэ 44 он хийжсэн байсан. Тийм 44 онд энийг хийсэн. За 44 оны загварыг тэгээд маш их сонин. За 42 оны сүүлээр Судаевыг нөө бүсэлтэнд байсан Ленинград руу томилсон. За Ленинградад Судаев очоод тэр үед Ленинград руу Сестрорецкийн хотын зэвсгийн өдөр гэж Оросын одоо алдартай зэвсгийн өдөр байсан. Тэр давшилтын Германы давшилтын явцад Ленинград руу нүүж ирсэн байна. Тэгээд тэр том үйлдвэр өөрөө ингээд тал болоод хуваагдаад энэ тэнд очоод цэгрээ чимшиг тарсан юм байна. Гэтэл тэрийг бүгдийн нөхөр нэг удирдлагын доор оруулаад тэгээд бүсэлтсэн байсан Ленинград хотод энийг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ бол бас өөрөө их гайхалтай. Энэ бол бас одоо энэ бууны түүхэд дотор хамгийн гоё түүхч одоо бүсэлтэнд буюу ээжээж тэгээд шин зэвсэг хийж ийсэн тий. Тэгэхээр бас үйлдвэрлэж хийсэнгүү. Тийм. Буу хийжсэн. Тийм. Тэгэхээр чин үйлдвэрлэгч орны бас тэр том давуу байдал тэр гайхалтай байгааз. За нийтдээ бол энэ ППС-ийг бол нэг 2 сая орчим үйлдвэрлэсэн байдаг. 2 сая. Тийм 2 сая. За Оросын зэрэг бол эндээ бол маш их дуртай байсан. За энэ ППС-тэй байхад ирмэлцэл их байдаг. За ялангуяа нэг дайны төгсгөл одоо Иракстаг дээр туг мандуулсан нөхөр эндээ нөхөр явж идэг шүү дээ. Энийгээ өөрцөн тугаа мандуулж идэг тий. Гэх жишээ нэ. Тэгээ энэ бол бас одоо түүхэнд орсон байдаг. За нөгөө талаараа энэ зэвсэг өнөөдөр ч гэсэн маш юугаа алдаагүй. Яагаад гэвэл одоо би нэг төр зохиол дээр уншсан 80-аад оны үед одоо Африкийн Анголд иргэний дайн болж исэн. Тэгэхэд энэ ППС-тэй болохын тулд 6 үхэр өгдөг байсан гэж байгаа байхгүй. Одоо 6 үхэр тэр үедээ бол тэр улсуудын хувьд бол маш том юу байхгүй. Эхнэрийг 2 үхрээр авдаг байсан байхгүй. Ойлгож байна уу? 3 эхнэрийг өгдөг. Тийм. Тэгэхээр чин одоо 6 үхэр өгөөд энэ бууг авдаг байсан гэж байгаа. Тэгэхээр тэр ямар их тэр улсуудад үнэтэй байсан. АК байсан шүү дээ. Тэр үед автомат АК бол зэвсгэлд орцсон байсан. Тэр иргэний Анголын дайнд одоо бүх орнууд зэвсгийг нийлүүлсэн тийм. Америкийн M16-аас ахгуулаад бүгд л байсан. Тэгтэл энэ зэвсгийг тэгж хүнэлдэг байсан. Бас энэ их сонин тийм түүх байдаг. За энийг хятадууд маш ихээр үйлдвэрлэсэн. За хэдэн саяыг үйлдвэрлэсэн мэт. Одоо хятад чи энэний нөгөө дуур номлогчтой хувилбар дараашийн загвар байдаг шүү дээ. Маш олон юу байдаг. За энэний нэг нөгөө давуу байдал нөгөө бөөрн киш энэ евр магазинтай. Энэ бол одоо сомлоход амар за авч явахад эвтэйхэн тий. Тэгээ энэ 35 сумных. Германы МП-ийн 32 сум. Бас албаар тэгж хийсэн байдаг нэлээ. Тооны хувьд тэгээ 30-аар хийчихье гэсэн байгаа. 30 сумны одоо уралдаанд орж яхад 30 сум байсан байгаа. Тэгэхээр чин одоо тэр уралдааны комиссийн одоо гишүүний нэг замчаар бичиж байгаа шүү дээ. Улсын комисс хүлээж авах. Гэхдээ энэ магазиныг Германы МП-нээс илүү сумтай болгоо. Тэгээ энийг 35 сумаар хийсэн. Тийм бас түүхтэй. Энийг сонин тийм юу гэдэг юм лээ. Одоо энэ нэг байрлагчид одоо хичнээн магазинтай дагалдах юм. Энэ 6 ийм магазинтай явдаг гэсэн. Бас адилхан юм байна. Тийм 6 магазинтай. Ер нь бол 6 магазин гэдэг бол 35-аар 6 гэдэг бол ер нь нэг байлдаанд бол одоо учиргүй зүгээр ингээд шүршээл хажидгүй юм бол тийм байна. Тийм. Энэ зэвсгийг бас Монголд ардаа ярамд чөлөөлөлтөй дайны бэлтгэлийн явцад Оросоос нийлүүлэгдсэн. За бас яг энэ зэвсэгтэй Монгол зэрэг ЖХ за тэгээ цаашаа цагаан харим ултар байлдаж авсан түүхтэй. За бас тэгээд зэвсгэлээс 1950-аад оны дондор өөрөөр бид нар Калашников тийм Калашников руу шилжсэн тийм. За тэгээд бид нар дараачийн одоо нэг гар бууны сумтай биш дундын сум буюу одоо бидний ярьдаг автоматны сум гэдэг тэнтэй шилжээд энэ маань одоо зэвсгэлээс гарсан байдаг. Тэгээ одоо бас эн чин тэнгийн шийдлийг бол бас энэ бол компенсатор. Тийм компенсатор болгоод энэ бол хөрөх хэсэг юм байна тийм. Одоо энэ бол одоо ялцчихгүй тухайн зөвлөлтийн дэлхийн 2 дугаар дайны үеийн цэргийн одоо бэлэг тэмдэг символ бол одоо бараг л бүх ухуул хуудсан дээр л энэ тийм одоо ийм автоматтай хөшөө дурсгал хичнээн байна тийм. Тий одоо манай төвтөл байдаг шүү. Манай төвтөр байгаа шүү. Гэтэл энэ бууг болохоор за зарим судлаачид бол одоо ярьдаг. Дэлхийн 2 дугаар дайны үеийн пистолет пулеметуудаас хамгийн шилдэг нь энэ юм аа. Үйлдвэрлэх өртөг зардлаараа, үйлчилгээгээрээ, хөнгөнөөрөө энэ байсан юм байна гэдэг одоо зарим улсууд нь бол бүр ингээд дуунагтай хэлдэг. За мэдээж улс орон болгоо өөр өөрснийхөө хэлнэ тий. За Америкууд жишээ нь одоо өөрийнхөө M3-ыг бол одоо хамгийн шилдэг нь байсан тэгээд. Тийм шүү дээ. Бүгд магтаж явдаг тий. Тэгээ бас энэ чинь бас кинонд гардаг эсрэг талынхаа зэвсгийг
олжныхын зэвсгийг авч ингээд ашиглах дуртай байдаг те. Герман цэргүүд бас үүрцэн ном зохиол энэ зураг энэ төр баримт кинон дээр бас. Тийм германууд олзсон зэвсгэндээ өөрийнхөө маркийг өгөөд энийг маш их ашиглаж байсан. За тэгээд энэ ППС бас шилдэг байсан юу гэхээр энийг маш олон хооронд одоо хуулбарлаж байсан. Германууд өтөр дайны сүүлээр энийг хуулбарлаж байсан. Зүүн Германд бас тийм байсан байл шүү дээ. Тийм тэгсэн чинь энийг Финляндууд хуулбарлаж байсан. Испаниуд хийсэн. Югославууд бүр хийсэн. За Польшид хийж хийсэн. Тийм бүгдээрээ энийг одоо ППШ-ээс илүүтэйгээр энийг бүгд хийсэн. Гэхдээ арай жоохон өөрчлөлтөөр тийм энэ мөрөвч нь арай өөрч байд юм уу? Одоо юугаар. Бусд нь бол яг энийг маш ихээр дуурайсан байд. Тэгээ маш их дуурайсан зэвсэг гэхлээр энэ ямар учиртай гэхлээр хамгийн шилдэг нь байж дуурайна штэ. Тэгээ тэр утгаараа энэ бол үнэхээр домог болсон бoo. Тэгээ сая бидний өмнөх дугаар дээр орсон Шмайзер болон энэ MP40 Шмайзер гэ буруу яриад. Одоо нөгөө олон алдартай нэрээр нэрлэж байгаа гэж бодож байна. Тэгээд эдгээр гурван зэвсгийг хооронд нэг харьцуулаад нэг бас буудалт хийж үзүүлтэй. Тэгэл дайдуулаа. Тий. Яг буудаад үзэхлээр бас нэг юм анзаарагдана. Буу болгон өөрийн дуутай. Тий. Буу болгон өөрийн гэсэн характертай, өөрийн гэсэн онцлогтой. За дуу нь ялангуяа өөр. За тэр дуугаар нь одоо дайны үед тэнд хэм байна, энд хэм байна. Эсрэг талаа мэднэ тий. За ингэдэг. Тэгсэн мөтрөө бас одоо Оросын тэр нэг дайны оролцож байсан зэрэг дайчтай дуртгал байдаг. ППШ бас өөр дуутай. Зарим нь эсгэрсэн гэдэг дуутай байдаг. Зарим нь бүх жоохон арай бүдүүн ч юм уу. Тэр тэгэхээр энэ би эннээс гэж аваад. Тийм эннээс энэний нэг арай жоохон өөрч байсан юм уу те. Тэр чинь нэг янз янзын үйлдвэрд үйлдвэрлэж ирсэн шүү дээ. Тийм жижигхэн зарим нь бол одоо бүр ямар зэвсэг үйлдвэрд хийж ирсэн учраас энэ минь арай өөр байсан юм шиг байна. Тэгэхээр тэрний дуу нь бас арай өөр байсан гэдэг. Тэгээ тэргээрээ нэгнийгээ таньдаг, мэддэг байсан итэрхсэн бас нэг тийм байдаг. Зүгээр яг одоо тэр улсууд дуртгал байдаг яг үнэндээ бас үзээгүй л дээ. Тийм. Гэхдээ хэдүүлээ бас нэг буудаад үзвэл бас манай үзэгчд бас сонирхолтой баг. Бид дэлхийн 2 дугаар дайны үеийн гарбууны сумаар буддаг зарим төрлийн автоматыг хооронд нь буудаж харьцуулж үзэх гээд одоо Монголын хамгаалтын бодлогын талбай дээр ирдсэн байна. За MP40 9 мм-ийн MP40-оор буутсан автомат ажиллагаатай альфа зондор буюу 2 сум, бусад нь 2 нь ийшээ ороод нэг 2 сум нэг нь энд байна, нэг нь гараа авцсан байна. За тэгээ ерөнхийдөө нэг баруун дээшээ шиддэг буу байна тийм үү? Ингэж тойл. За тийм. За тэгвэл дараачих нь ППС. За энэ бол дээшээ шиддэг буу байна тийм үү? Дээш ихц буюу ихц дээшээ шиддэг буу. За 3 сум бол орсон байна. 4 сум нь орсон байна. Тийм. За тийм. За тэгвэл нөгөө алдартай ППС. За 1 2 3 4 5 6 сум зургуулаа орсон. Бөөгнөрлийн хувьд бол хамаагүй илүү. Хамаагүй илүү байна. Энэ болохоор нөгөө буу нь өөрөө хүнд болохоор бас тэр бөөгнөрд илүү байдаг. Тийм. Нэг бөөгнөрл илүү. Хоёр буудлагын хурд хамаагүй хурдан учраас нөгөө нэг дор бүх сумаа гаргах. Тийм энд ингээ харах тийм. Альфад ингээ 4 бүгд орсон байна. Тэр нь бол хамаагүй цэцэн бий тултай байна. Тэр энэ дайны үед энэ одоо шалгарсан юу гэдэг нь яг энэ л байгаа. Тийм. Одоо өөрөөр бол нөгөө нэмчүүд нь ч барих дуртай, орсууд нь ч барих дуртай. Тэгээ энийг маш олон оронд Хятад, Солонгос, Вьетнам бүгд л энэ юу хэрэгжилж байсан. Тэгээ эн чинь өөрөө 6 сая 500 үйлдвэрлэгдсэн гэдэг аргагүй юм байна. Тийм байна. Тий. За энэ дээр бол ялгаа гарлаа. Тэгээ энэ гурван зэвсэг бол гуруулаа. Дэлхийн 2 дугаар дайныг түүхийг бүтээсэн зэвсэг гэж хэлж болно. Тэргээрээ бас тэр улс орны хөгжил эзэмшиж байгаа технологийн бас төвшинг бас дахиад ярьж болно. Тийм. Түрүү одоо өмнөх MP40 дээр хэд одоо сумалдаг түрэн сумлагчид байсан шүү дээ. Одоо эднэр дээр ч байхгүй шүү дээ. Орос зэрэг тийм байхгүй хөөхий тэгэл өвлийн хүүтэнд нэг хөлдчих хуруугаа өлдөг шагаал ингэдэг л байсан баг тий бодвол. Тэгээ энэ минитер бол бас энэ чинь бас төвхтэй сум. Энэ чинь энэ бол за энэ ч бол учиртай. За энэ бол бүр төвхтэй шүү дээ. 60 70-аар ингээд өрөө сууж яадаг тий.
За баярлалаа. Сонирхолтой бас нэвтрүүлэг. За тэгээд гоё цуглуулгаасаа танилцуулсанд баярлалаа. За их баярлалаа. Тэгээд ер нь өөрт байдаг мэддэг юм аа бол одоо хүмүүстэй хуваалцах байх дуртай. Тэр чинь сайн. Мэдлэг бол тийм. Тэрийг одоо би нуугаад хаагаад юм явах юм алга тийм. Ийм байдгийн ингэсэн байна. Тантай л хамт алга болчих шүү дээ. Тэр бусад илэрхгүй. Тэгээд хүмүүс бас өөр юунаас мэдэж болно. Гэхдээ яг хөө ингээд яг цуглуулсан, хэрглэж үдсэн тий, судалж үдсэн гэдэг юм уу, барьж үдсэн хүний хувьд бас яриад яхад бас юм сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс ингээд ярьж байгаа. За баярлалаа. За их баярлалаа. Монгол улсыг бүх цаг үед нь зэвсэг барьсан монголчууд хамгаалж ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Би бэлэн байна. Эрхэм будагч та бэлэн үү? Хэрв таалагдвал лайк and share, subscribe дарахаа мартаа.